Одоо хүмүүс рүү ингээ ороод харъя л да бүгдээрээ те жишээ нь. За энэ ямар хүмүүс өнөөдөр энэ банкыг бүтээчихэд байгаа юм бэ гэдгийг бүгдээрээ бас ороод харъя. За өнөөдрийн 140 минут орно та бүхэн анхаараарай. Яагаад гэх юм бол бид нар нөгөө өнөөдрийн мэдээнүүдээ олон оронд тусч байгаа. За тэгэнгүүт энэ 5 6 хүнийг танилцуулъя. За нэгдүгээр хүн бол Reef Collins. За энэ Reef Collins гэдэг хүн бол крипто долларыг бүтээсэн хүн байхгүй юу? Одоо нөгөө USDT гэдэг хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглээд байгаа энэ крипто долларыг бол энэ хүн бүтээсэн. Одоо ерөөсөө USDT-г хэрэглэхгүй улс орн ч гэж хаалга баг одоо бизнес хэрэглэж байгаа хүн болгонд USDT хэрэглэж. Энэ бол цахим доллар байхгүй юу? Ерөөсөө 2021 он хүртэл энэ хүний чинь чинь бараг л одоо крипто доллар гэж юу гэдэг таасан доллар мөнгө гэдэг хүн болгон шөмжлөхөөсөө одоо өнөөдөр эсэргээрээ энэ Reef Collins гэдэг хүн бол зүгээр л дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо өөрийнхөө банкыг бүтээсэн. Тэгээ одоо энэ банк нь өнөөдөр энэ хүнд асар том энэ хүн боломжийг дэлхийд даяар олон хүнд өгж байна гэсэн үг байна. Та ч гэсэн өнөөдөр бүхэл бүтэн те нэгэн тэрбум гарах энэ асар үнэтэй токены энэ агуу хүмүүсийн бүтээсэн токеныг яг одооноос олборлоод суух боломж байна. Цаашлаад хэлэх юм бол одоо нэг зүйлийг бас та бүхэнд харуулъя. Энэ олборлож байгаа мөнгөө 2 жилдээ орлохгүй гэд хадгалж болно. Одоо би жишээ нь 13,800 доллароо тэгтээ рүү 2 жилийн дараа энэ чинь бүр хэдэн мянган доллар болно гэж бодоод тэгээ би 2 жилээр ингээд яг олборлоод бол 6 жил явагдах байхгүй юу? Нэг авсан машин чинь танд 6 жил мөнгө олборлож өгнө. А гэтэл 2 жилийн хугацаанд энэ машин маань ингээд явхаад нөгөө мөнгө өрөхгүй хадгалж яана гэсэн үг байхгүй юу? Тэр нь хэдэн сая доллараас нь авахгүй гэсэн үг. Ингэснээрээ танд хувьцаа бэлгэлж байгаа. Монголчуудаа одоо хувьцаа удахгүй нэг өдөр л дуусна шүү. Одоо бид ингээд нөгөө хувьцаа чи угаасаа байж явах юм байна. Одоо нөгөө саруулна угаасаа ингээд байж гэнэ гэж хэлсэн гэж бодож болохгүй. Ерөөсө бидэрт өдөр болгон одоо маш өдөр болгон бидний хувьд бол маш их одоо үн цэнтэй байгааг та бүхэнд хэлмээр. Тийм учраас бүгдээрээ энэ хувьцааны талаас ярилцах хэрэгтэй. Тэгэхээр одоо миний хувьд бол 23,920 ширхэг хувьцаатай. За энэ 23,920 хувьцаа маань болохоор сая 952 мянган доллар байхгүй надад бэлгэлсэн. Яг л 3 жил за 3-аас 5 жилийн дотор энэ 23,920 хувьцаа маань магадгүй Лондон, магадгүй Хонконгийн бирж дээр ч юм уу тийм энэ банк маань ингээ ороод чи хувьцааныхаа ногдол ашиг авах уу? Эсвэл чи зүгээр зараад энэ сая 900 мянган доллар авах уу гэдэг бол сонгож. Тэгэхээр юмд ингээ нөгөө асар том боломж өгж яхад заавал энэ боломжийг нэг сөргөөр хараад заавал өнөөдөр тий бид нар хэлээгүй шүү дээ та нарыг бүгдийн тий нэг 10,000 20,000 байгаа бүх юмаа дараад орооч гэж хэлээгүй. Зүгээр та ээлжинд бид нар шиг тий би ч гэсэн өнөөдөр жил хагсын өмнө за 1000 доллартай долларгүй амьдрал маань явна. За яг 1000 доллар байсан ч байгаагүй ч хүний амьдралд өөрчлөгдөхгүй. Тухайн үед бол хувьцааж байгаагүй. Тухайн үед гардж байгаагүй. Ингээд нэг жилийн дараа бол би харж байгаа байхгүй үр дүнгээ. За ингээ өөрийнхөө үр дүнгээ би асар том үр дүнгээ харсан. Учраас өнөөдөр би та бүхэнд 17 мянган доллар болцсон учраас миний 1000 доллар маань бодтойгоор 17 мянган доллар болоод дахиад 6 жилийн хугацаанд энэ маань бол дунджаар за мэдгүй нэг за миний бодлоор нэг байрны мөнгө очих болов гэж би бодож байгаа. Тийм учраас би ухамсартайгаар өөрөө шийдвэр гаргаад дахиад би 13 мянган доллар 846 багцаа ингээ дотроосоо ч өсгсөн баггүй ер нь бол. За тэгэнгүүт 23,920 үйлдвэрлэдэг машин өгж байгаа байхгүй. Одоо энийг томсгож ш тас. Ихүүхэн шил үйлдвэрлэмээр шүү дээ. Ягаад гэвэл би жилийн өмнө 1000 доллар хийсэн байсан бол одоо би 170 мянган доллар гэж байгаа. Одоо Монгол мөнгө хэдэн төгрөг юм? 170 мянган доллар чинь 3,100 үйлдвэрлэсэн 600 сая төгрөгтэй болох байж 30 сая гэсэн байсан бол. За тухайн үед бол тэгтээ яг хөө тэгэл хүний л боломжтой. Тэгэхэд одоо харин ямар давуу талтай байна гэх юм бол 23,920 хэрэг хувьцаатай болчихж байгаа байхгүй. Энд чинь бат давхар бэлэг. Тэгээ эн чинь ингээд тодорхой хэмжээний хугацааны дараа энэ бэлэг маань яг сая 900 мянган доллар ороод ирэхэд бол миний 13 мянган доллар надад ажил өгөөд тэгээ дээрэс нь давхар ингээд 6 жилийн дараа бол ийм том боломж байна гэж үзэж байна. За одоо бүгдээрээ захирлуудаа дахиад танилцуулъя. За дараагийн захирал маань болохоор за уучлаарай миний дуу сонсогдож байна уу? Лайк дараа явуулаа манайхаа дуу сонсогдож ивэл. За бид нар слайд руугаа орлоо. За одоо энэ захирлуудаа бүгдээр харцгаа. За дараагийн юм бол энэ Vice
асар өндөр түвшний компани байт юм байна. Тэрний одоо энэ Vice-ийн бүтээгдэхүүн хариуцсан захирал болох энэ Роман Россо гэдэг хүн бол манай банкнд шилжиж орж ирсэн. За үүний дараа Йосеф Мирахмедов гэдэг хүн бол одоо Узбекистаны асар том зэрэглэлийн бизнесмен юм билээ. За энэ хүн бол ерөөдөө маш богинохон хугацаанд асар өндөр амжилтанд хүрчээсэн. Ер нь бол одоо энэ Трампын охинтой нэг сургууль төгссөн юм билээ. Иванка Трамп гэдэг. За дараа нь бол одоо энэ хамгийн банкны салбарын номер 1 нэр хүндтэй хүн бол одоо энэ Халид Сулейман гэж хүн байгаа. За энэ хүн бол одоо Арабын нэгдсэн улсын Абу Даби Катарын үндэсний банк бөгөөд энэний өмнө бол Швейцарын банкны захирлаар ажиллаж байсан билээ. Тэгээ энэ хүнийг бол баг одоо банкны бөгөөд дэлхийн банк за ер нь тэгээд одоо өндөр зэрэглэлийн банкирууд бол зүгээр л энэ хүнийг шүтдэг юм билээ. Бүгд таньдаг. Бүх банкны наадах энэ хүний хувьд бол нэгтэй байдаг гэсэн. За дээрээс нь Жереми Нэтс гэдэг найзтай хамт нийлээд одоо энэ хоёр маань family office бөгөөд Арабын шахуудын мөнгийг удирддаг тийм одоо үздэг юм билээ. За дараагийн хамгийн сүүлд орж исэн захирал маань Майкл Батуев. За энэ хүн бол виза гэдэг одоо дэлхийн бүх эдийн засгийг хараад Канад үйждэг. Нэг ёсны одоо монопол штэ виза мастер хоёр бол монопол штэ. Өнөөдөр тэнд 18 жилийн хугацаанд ажиллаад тэгээ энэ мэдээж энэ хүн яагаад өнөөдөр Гео банк руу ирсэн асар том шалтгаантай байхгүй. Яагаад гэх юм бол виза бол гуйжсан байхгүй. Виза бусад банкны бүх салбарт гуйжсан. Тэгвэл өнөөдөр энэ Майкл Батуев гэдэг хүн бол манай банкыг шилжиж байгаа. Манай банк бол зүгээр дэлхийн хамгийн супер банк гэхгүй юу. Ерөөсөө Гео банк шиг супер банк бол байхгүй. Одоо та бүхэн хардаа 4 тэрбум хүн дэлхий дээр банкны дамстай тэрний 15% бөгөөд 600 сая хүн Гео банк руу шилжиж нь одоо бодохгүй. 600 сая хүн гэдэг төсөөлөд үзтээ зүгээр 1 сая 600 сая хүн өнөөдөр энэ банкаар үйлчлүүлээд таны өнөөдөр олборлож байгаа энэ токены үн ханш хэдэн төгрөг болохгүй. Энэ хувьцаачийн хэдэн төгрөг болохгүй. Тэгэхээр өнөөдөр ийм одоо нэг ёсны амьдралд ирж байгаа нэг л том боломжийг битгий алдаач л гэж би монголчуудтай хэлмээр байна. Энэ бол өнөөдөр таны амьдралд ирж байгаа ялангуяа энэ сууж байгаа анх удаага сонсож байгаа хүмүүс ерөөсөө эргэлзэх шаардлага байхгүй. Энэ бол зүгээр нэг хувь хүний мөрөөдөлтөөр бүтээгдсэн компани биш. Энэ бол хин нэгэн хүн одоо ийм мундаг болоод тийм болоод би ингээд амжилтанд хүрээ тэгээд би чамд мөнгө өгнө гэдэг түүх бол биш ээ. Энэ бол бүхэл бүтэн дэлхийн номер 1 гэсэн туршлагатай зүгээр нэг долларын сайтан биш. Бүхэл бүтэн долларын тэр бомбон. За тэр мөнгө нь яг өөрийн гэсэн карьераа одоо хүн дэлхийн хэмжээний карьерийг болго амьдралдаа нэг л удаа хийж бүтээн. Тэрүүгээрээ дэнжин тавиад тэгээ бүгдээрээ нэгдээд тэгээд нэг экосистемийг бүтээсэн. Тэгээ энэ экосистем бол дэлхийд дээр хаанч байхгүй ийм экосистемийг бүтээсэн учраас одоо бидэнд бол ямар ч эргэлзэх ирэхгүй байхгүй шүү монголчууд. Эргэлзэх. За тэгээ энэ дэр нэг зүйлийг бас та бүхэндээ хэлмээр байна. За энэ ихний зүйлд бол мөнгөн гуйлгын систем дээр бол 860 тэрбум доллар эргэлддэг. Крипто валютын систем дээр бол 140-с 180 тэрбум доллар эргэлддэг. Банкны салбарт бол 150-аас 190 их 80 доллар бол эргэлддэг юм а. За 2030 он гэхэд 16 их 80 доллар одоо энэ банкнд байгаа бэлэн эргэлж байгаа мөнгөний 10% бөгөөд дунджаар 16 их 80 доллар гэж байгаа шүү. 4 жилийн хугацаанд крипто валют руу шилжих ийм систем рүү бол орсон юм а. Тэгэхээр 4 жилийн хугацаанд бол крипто валют руу бид нэр өнөөдөр шилжих нь тодорхой болчлоо. Энэ зүйл дээр та яг одоо өнөөдөр сонсож байна. Танд яг одоо өнөөдөр энэ машиныг аваад энэ дэлхийн номер 1 крипто банкны бүхэл бүтэн одоо хувьцаа эзэмшигч болох хувь тавилан байна гэж та бүхэн зүгээр л төсөөлөд үз. Яг өнөөдөр ингээл хүмүүс сая доллар нь орж ирэх юм уу ихгүй ч юм уу гэж хүмүүс эргэлдчихлээ. Одоо угаасаа 38 дугаар блок дуусаад өстой нөгөө цусаар үлээж гэж хэлдэг шүү дээ. Эсвэл хэдэн сая доллар барьж суугаад ч та ямар ч байдлаар энэ крипто валютыг олборлдог машиныг худалдаж авах юм чи яг л биткойнтэй адилхан. Өнөөдөр ярьдэн штэ хүмүүсийн түүх гой түүхүүд байдаг тий. Би өстой биткойныг $1 ахтанч мэднэ. Өстой 10 центтэй ахтан манай найз ярьж байсан. $1000 ахтан ч гэсэн. $10,000 ахтан ч гэсэн гэдэг түүхүүд бол зөндөө сонсч байлаа. Тэр байтугай 10,000 биткойноор 2 пицца аваад идэх түүхч байд юм билээ. Тэгэхээр бидний хувьд бол өнөөдөр яг энэ түүх таны яг одоо хармаанд яг таны гарт ороод ирсэн. Тэгээ энэ ороод ирсэн боломжийг та алдах уу? Эсвэл та энэ боломжийг яах вэ? Алдах уу гэдэг энэ хоёр сонголт яг өнөөдөр таны энэ зүүн дээр танд байна гэсэн. Тийм учраас одоо энэ блог дуусж байгаа, хувьцаа дуусж байгаа бүх дэлхийд даяар зарласан хүн болгон амжих гэж хичээж байгаа
одоо энэ блок бол сар зарагдаад дуусдаг гэсэн бол одоо удахгүй 7 хоног цаашдаа нэг өдөр болоод дуусна. Тэгэхээр магадгүй одоо ойрын хугацаанд 5 сар 6 сар гэхэд бол бараг 30 30 блок руу гараад за тэгээ би хэлж байгаа шүү дээ 30 дугаар блок эхлэх юм бол уучлаарай энэ хурдыг бол энэ 7 тэрбум хүний нэг хүмүүс Wi-Fi хүлээгээс сонсоод сууж байгаа энэ хурдыг бол бид нар бол барахгүй. Тийм учраас одоо энэ ITO хямдхан байгаа дээр одоо танд энэ хувьцаа өгж байгаа дээр өнөөдөр маргааш гэдэг тэг хизээний өдөр сарын дараа гэдэг хугацаа бол байхгүй. Яагаад гэх юм бол та сарын дараа асар их том боломжоо алдна гэсэн үг шүү. Тийм учраас хагас өдрийн суултан дээр агентуудтай зориулаад маш гоё мэдээллийг орно. За тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Өөрсдийнхөө агентуудаар дамжуулаад та бүхэн маань бол одоо нэг ёсны өөрсдийнхөө агентуудаар дамжуулаад та бүхэн маань бол маш том боломжоо алдахгүй байгаасаа гэж хэлсэн. За тэгээ энэ крипто картыг бас та бүхэндээ харуулъя. Энэ Био банкны маань энэ крипто карт байгаа. Би утсан дээрээ суулгасан энэ крипто картаа байнга уншуулад явдаг. За тэгээ энэ банкны картыг таны линкээр ашигласан хүн болгон ашиглах болгондоо линкер аваад ашиглаж байгаа хүн болгон ашиглах болгондоо 50% шимтгэлэн та авна 50% банк авна. Энэ банкны энэ бүхэл бүтэн банкны одоо би ингэ ойлгож байгаа байхгүй. Бүр хамтран эзэмшигч шиг амьдрна гэдэг одоо зүгээр л хүн болгон $10 гэж байгаа юм. $10 авлаа утсан дээрээ суулгалаа явлаа кофегоо сайгаа юунгу 600 сая хүн крипто валют руу шилжгээд зүгээр хүн болгон энэ картыг ашиглана. Угаасаа тодорхой. Харин таны линкээр дэлхийн одоо тийм энэтхэг ч юм уу Солонгос ч юм уу Хятад ч юм уу аль ч улсад одоо энэ улсад ажиллах бол гэж асуух тал биш. Бүх улсад ажиллаж байгаа. Энэ картаараа та эдэмээс мөнгө авч болно. Бүхэл үйлчлэгийг хийгээд зүгээр та агент болсон тохиолдолд энэ банкны агент болсон тохиолдолд энэ авцар том давуу тал байгаа. Тэгээд зүгээр л энэ картыг уншуулж байгаа хүн болгон өөрийнхөө төлөө уншуулсны төлөө тань цалин гарна. Энэ Халид Сүлейман шиг Эдвид Гожин шиг ингийн монгол хүн тий одоо би ингээ бүр гайхаж байгаа байхгүй зүгээр нэг монгол эмэгтэй хүн бүхэл энэ банкнаас 50% эзэмшээ сууж байгаа одоо. Тэгэхээр энэ бол үнээр гайхамшиг байхгүй. Тэгээд дээрэс нь хязгааргүй гүнээсээ цалин авна. Хязгааргүй. Таны нэг гар ажиллаж исэн ч авна, хоёр гар ажиллаж исэн ч авна. Зүгээр л та бүхэн маань хурдан тэр 13 удаа хүрээрээ. За тэгээд сайн ажиллаж байгаа агентуудад $1 сая өгж байгаа. Жилийн 1% хүүтэй. За яг тэ сая доллар 3.6 тэрбум 3 тэрбум 600 сая төгрөг жилийн 1% хүүтэй. $100 мянган нь болохоор машины мөнгө. Та заавал тэр мөнгөөр байр авч болно. Та Дубайд авч болно, Монголд авч болно, Казахстанд авч болно. Мэдгүй та хаана амьдрмаар. Тэгээд тэрий чинь таны агент учраас танд ингээд тэр байрыг тэр мөнгөний өгчин тэгээд жилийн 1% хүүтэй. Тэгээд та өөрөө цалингаасаа энэ олж байгаа цалингаасаа ингээд багаар төлөө явуулчихна гэсэн үг. Ямар ч барьцаагүй. Ямар ч хүүгүй $100 мянган бол зүгээр л та агент болоод энэ банкыг хөгжүүлээд туг явна. Яг одоо танд боломж байгаа. За тэгээд дараагийн тэр аялал, дараагийн дансныг таны багийн хүмүүс зээл аваад гүүгээ төлөнгөт хүүнийх нь 50% та авна. Тэгээд 50% банк авна. Таны хэрэглэгч нар те банкны одоо дансан дээр банкн дээр одоо жишээ нь данс нэгээд хадгаламж үүсгэхэд бас 50% авна. Ингээд ер нь бол энэ банкыг та дэлхийд даяар ингээ хөгжүүлээд явхад бүр 1 сая хүн магадгүй таны багт авахад өдөрт $1 сая болно. Яагаад гэх юм бол тэр хүмүүс ямар нэгэн байдлаар өдөрт $1 танд үлдээн. Яагаад гэвэл би өөрөө өдөр болгон энэ картыг өдөрт 5-10 удаа уншиж байгаа. Өсөө кофе уун. За таксины мөнгө авна. За хоол идэнэ. Оройн нэг дэлгүүр орж ундаа жуус авна. Ингээд өдөрт 4-5 удаа ямар ч хүний хэрэгтэй. Хамгийн шимтгэл багтаа. Тийм учраас энэ картыг бол зүгээр л монголчууд нь зүгээр одоо таны ингээд гарт те хэдэн тэрбум төгрөг хэдэн сая доллартай болох энэ том боломж ороод ирсэн. Та ямар насны хүн бай, ямар шашинтай бай, ямар боловсролтой хамаагүй. Яг одоо энэ банкнд бүх хүмүүст өгж байгаа юм боломж байгаа. Мэдээж алстаа бол агентуудыг өшөө шалгуур өндөр, өшөө илүү өндөр авна. Яг тэдний цалин өшөө 10 дахин өснө. Энэ жилийн сүүлд гэхэд одоо байгаа цалингаас 10 дахин илүү бидний цалин өснө гэж үзэж байгаа. За ингээд дараагийн зүүмээр уулзъя. Бай бай. Бүгдээрээ сайхан амарцгаагаарай.